Манай байгууллага нь анх 2016 онд Монголд смарт арга зүйг Гоёмбод тархын цаасд газрын амжилттай хэрэгжүүлсэн. За одоогоор Өмнөгов болон Дорногов аймгийн хэмжээнд хууль бус анта тэмцэх төслийн хүрээнд смарт арга зүйг эрүүл хянах шалгалтын хэрэгсэл болгон ашиглаж байна. За цаашлаад бид Монгол улсын хэмжээнд бүх тусгай хамгаалалтай газар нутагт смарт арга зүйг нэвтрүүлэхээр зорион ажиллаж байна. Үүний нэг хүрээнд смарт биедан суралцах 9 цуврал видео хичээлийг оюутлага компани дэмжлэгтэйгээр та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Сайн байцгаана уу? Намайг Антонио Лайнм гэдэг. Та бүхэнд тодорхой орон зайд хяналт шалгалт хийж эргүүлээд тайлгнах хэрэгсэл буюу смартын талаар танилцуулах гэж байна. Смартыг ашиглах шалтгаан нь тусгай хамгаалалттай газар нутагт занал хийж буй аюул дарамтыг бууруулах, улмаар арилгах зорилготой юм. Тухайлбал биологийн олон янз байдал урд өмнө байгаагүй их хэмжээгээр алдагдаж, дэлхийд даяар зэрлэг амьтдын эдэрхтэн, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний эрэлт хууль бус худалдаа нэмэгдсээр байна. Мөн зэрлэг амьтдын хууль бус худалдааны гэмт хэрэг улам нарийн зохион байгуулалттай болж буй шалтгаан нь санхүүжилтүүд нь өндөр дүнгээр яригддаг болсонтой хамааралтай юм. Үүний зэрэгцээ байгалийн нөөцийг хамгаалах арга хэрэгсэл, боловсон хүчин, дүрм журам, хууль тогтоол хязгаарлагдмал байгаа тул илүү үр дүнтэй ажиллахад туслах хэрэгслүүд хэрэгтэй байна. Тусгай хамгаалалттай газар нутаг нь биологийн олон янз байдлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай нэг арга хэрэгсэл мөн боловч дэлхийн хэмжээнд нийт тусгай хамгаалалттай газар нутгийн ердөө 4.1 орчим хувь нь зөв менежменттэй үйл ажиллагаа явуулж байна. Бид өнөөдөр тэдгээр зүйлүүд олддог газрыг хамгаалж чадвал төрөл зүйлийн устдах явдлыг багасгах хүчин чармаалт үр дүнд хүрэх болно. Тиймээс бидэнд орчин үеийн дэвшилтэт технологиор суурилсан смарт гэх мэт хэрэгсэл хэрэгтэй байна. Тэгвэл смарт гэж юу вэ? Смарт нь гар утас, компьютер, таблет болон бусад технологиор суурилсан байгаль хамгааллын практикийг бүртгэлжүүлсэн тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын цогц систем юм. Смарт нь биологийн олон янз байдлыг үр дүнтэй хамгаалахад оролцогч талуудыг тэр дундаа байгаль хамгаалагч, тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын мэргэжилтэнгүүд, олон нийт, үндэсний агентлагуудыг чадварчуулахад хэрэглэгдэх гол хэрэглэгдэхүүн гэж ойлгож болно. Үүний тулд дараах 3 гол зүйлийг зайлшгүй эргэх холбоотой хийгдэж байдаг. Юуны өмнө орчин үеийн дэвшилтэт технологи болон техник хэрэгслээр хангах. Хоёрт нь мэргэжилтэнгүүдийг чадварчуулах. Гуравт нь олон нийтэд оролцоог дэмжих. Дэлхийн хэмжээнд смарт хаана ашиглагдаж байна вэ? Одоогийн байдлаар смартыг дэлхийн 60 гаруй оронд, түүний дотор 1000 гаруй хуурай болон далайн тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж байна. Мөн 17 орон засгийн газрын түвшинд тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийг нэгдсэн сүлжээнд холбож, смартыг эдгээрийг удирдах хэрэгсэл болгон ашиглахаар шийдэн ажиллаж байна. Дасан зохицох менежментийн хүрээнд смарт хэрхэн ажилладаг вэ? Бидний гол зорилго бол цаг хугацаа өнгөрөх тусам биологийн олон янз байдлыг нэмэгдүүлж, нэн ховор болон ховор амьтдын тоо толгойг өсөн нэмэгдүүлэх явдал юм. Үүний тулд бид тэдгээр төрөл зүйлд учирч буй аюул дарамтыг бууруулах зайлшгүй шаардлагатай болдог. Тиймээс эргүүл хяналт шалгалт хамгаалалтын үйл ажиллагааг явуулж, эргүүл хяналт шалгалтын тоог ихсгэх хэрэгтэй. Ингэхдээ хамгийн чухал зүйл нь эргүүл хяналт шалгалтыг илүү сайн, үр дүнтэй, чанартай хийж гүйцэтгэх явдал бөгөөд үүний тулд бид тусгай хамгаалалттай газрын менежментийг сайн удирдан чиглүүлэх ёстой байдаг. Мөн бидний хамгааллын хүчин чармаалт амжилттай болж байгаа эсхийг мэдхийн тулд зэрлэг амьтдын тоо толгойн өөрчлөлт, элбэг байдлын чиг хандлагыг хянах зайлшгүй хэрэгтэй юм. Тиймээс смарт бол дасан зохицох менежментийн гол хэрэгсэл бөгөөд бидэнд эдгээрийг хянахад тусалдаг. Смарт бол мэдээлэл цуглуулдаг, дараа нь тухайн өгөгдлийг мэдээллийн санд байршуулж, дүн шинжилгээ хийж, түүн дээр үндэслэн тайлан гаргах боломжтой болж өгдөг. Дараа нь дүн шинжилгээ тайлангуудыг хянаж, байгууллагын хүрээнд дараагийн стратеги төлөвлөлтөнд ашиглан илүү сайжруулж, анхаарах зүйлсүүд дээр төвлөрч ажиллах боломжийг олгодог. Ингээд эргэх холбоотой смарт үндсэн зарчим явагддаг. Монголын нөхцөлд смарт хэрхэн ажилладаг вэ? Смартыг анх 6 жил гаруй өмнөөс ашиглаж байна. Мөн говийн бүсэд хулгай хамтаа тэмцэхэд чиглэсэн эргүүл хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэх хэрэгсэл болгон ашиглаж байна. Энэ утгаараа смарт нь тухайн газраас ирж буй мэдээллийг стандартчлахад тусалсан хэрэгсэл байсан бөгөөд энэ нь бидэнд илүү их боломжийг олгосон юм. Энэхүү програм нь эргүүлийн ажлыг хийж гүйцэтгэж буй байдал, зэрлэг амьтдын тоо толгойн нутагшиж буй газар нутгийн чиг хандлага, тэдгээр зэрлэг амьтдад учирч буй аюул дарамтыг хянах боломжийг олгодог. Харин ирээдүйд смарт Монголд нэмэлт хэрэгсэл функцүүдийг хэрэгжүүлснээр өөрөөгөө өгөх боломжтой бөгөөд боломжит хэрэгслүүдийн нэг нь смарт холбоос юм.
Смарт холбоос нь нэгдсэн нэг сүлжээний өгөгдөлд зориулсан хэрэгсэл бөгөөд талбараас мэдээллийг утаснаас бодит цаг хугацаанд хуваалцсан өгөгдлийн санд байршуулах боломжтой. Тиймээс смарт холбоос нь мэдээллийг төвлөрсөн байдлаар удирдах, захиргааны мэргэжилтэнгүүдэд хурдан шуурхай хүргэж, шийдвэр гаргах боломжийг олгодог арга хэрэгсэл юм. Мөн смартыг гол төрөл зүйлүүдийн элбэг дэлбэг байдлын талаар судалгаа хийх, мэдээлэл цуглуулах хэрэгсэл болгон ашиглаж болно. Энэ утгаараа смарт бол зэрлэг амьтдыг хянах хэрэгсэл юм. Ингээд цаг гаргасан явдалд та бүхэнд баярлалаа.